За сайн байцгаана уу. Шинэ нэрний шинэ хүн подкастын маань энэ удаагийн дугаарт манай хөтөлбөр 8-ын сурагч инх сайхан маань ирсэн байна. За сайн байна инх сайхан. За сайн байцгаана уу. Манай подкастыг сонсдог бүх хүмүүстээ энэ сонсож байгаа цаг үеийнх нь мэндийг хүргье. За инх сайхан маань ер нь чи хизэнээс энэ даалт ертөнцийн талаар сонирхоод эхэлсэн бэ? Яг даалт ертөнцийн талаар сонирхоод бол нэг 2 жил орчим болж байна. Гэхдээ би нэг одоо 8 жилийн өмнөөс юм уу да. Яг би хин юм бол энэ хорвоод яах гэж ирсэн юм бол ямар нэгэн зорилготой ирсэн юм шиг санагдал тэрийг айгүй хайдаг байсан. Тэгээ дандаа иймэрхүү подкастууд айгүй их сонсдог. Яг юу хийх үү, яах ёстой юм бол гээл нэг дуртай хийх юм аа бүр олохгүй л чин сэтгэлээс ингээл хайгаал яваад идэгсэн. Амьдралчин бол тийм нэг тохиолдсон явдлаас ч юм уу бас яг тиймэрхүү нэг үйл явдал болж ирсэн юм. Болсон. Тэр нэг одоо нэг 6 жилийн өмнө юм уу би ингээд анх нөх хүүхдэд төрүүлээд анхныхаа хүүхдийг төрүүлээд тэгээд бүр айгүй сэтгэл готролд орсон юм шиг байгаа. Тэгээд нөхрөөсөө тусдаа байгээд тэг бүр гадагшаа яваад тэгээд тэр үед ингээд гадаадад 1 жил орчим байж байгаад ирсэхэд нөө сэтгэл санаа сэргээд бүр айгүй миний нэг юм шин одоо нэг үе ихэлсэн юм шиг яг тэр үеэс санагддаг. Тэгээд эренгүүтээ бүх зүйлийг айгүй өөр өнцгөөс хараад нөхрөө ч гэсэн ингээд ойлгоод тэгээ буцаад ер нь нөхөртөө нийлсэн яг тэр үед ингээ айгүй их сэтгэл санааны уналтанд орж исэн. Анхны нэг тийм үе санагдав. Бас нэг шилжилт явсан юм тий. Энэ өчнийг юм ухаарад тий. Яг нэг хуцс эхлүүлсэн байна шүү дээ. За энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд чи ер нь ухаарсан зүйлүүдээс гэвэл одоо юу ойлгосон бэ? Даалт ертөнцөд судалж явж байгаад. За би 4 хүүтэй. Тэгээд ойрхон төрөөд бас л яг нэг 2 жилийн өмнө ингээд яг эцсийн хариуг олмоор санагдаад ингээд бас айгүй унсан. Тэгээд тэр үеэс ингээд яг аяндаа л энэ подкастууд бүх юмнууд ингээд сонсогдох хэвээр юм сонсогдоод унших хэвээр юм уншигдаад ирт юм лээ. Тэгээд яг 2 жилийн өмнөөс би яасан. Яг ингээд өөрийгөө ер нь таних хэвээр юм байна. Хамгийн түрүүнд хүн ер нь өөрийгөө таниад өөрийгөө юун туртай ингээд мэдрээд ер нь олох хэвээр юм байна гэдээ айгүй яг сургалтуудад хамрагдаж эхэлсэн үе маань яг 2 жилийн өмнөөс. Тэгээд нэлээд олон багшийн сургалтуудаас хамрагдчихсан. За тэгээд инх сайхан маань яг өөрийгөө олсон уу? Олсон гэж бодож байна тэр хугацаанд. Яг нэг суурин тавигдаад явсан. 2 жилийн өмнөөс яг энэ даалт ертөнц гэж юу юм? Хүн гэж юу юм? Тийм сэтгэл зүй, тэгээд даалт ухамсар, ил ухамсар гэх бүх ялгаануудыг одоо энэ даалт ертөнцийн бүх суурьуудыг энэ хичээлүүдээс авч явж хагаад тэг яг эцсийн одоо олсон гэж бодож байгаа сургалт маань одоо энэ хөтөлбөртөө орж ирээд ер нь олсон гэж бодоо явж байгаа одоо. За. Маш баярлаа. Энэ ягаад ер нь манай сургалтыг ингэж орохоор шийдээд гэд яасан бэ? Шийдвэр гаргасан бэ? Яг нүг болох хэвээр юм яг болдог гэдэг яг үнэн юм шиг санагдав. Би ингээд мэддэггүй байсан. Хөтөлбөрийнхаа талаар ерөөсөө сонсож байгаагүй. Тэгээд яг энэ хөтөлбөр эхлэхийн 2 хоногийн өмнө манай гадаадд байдаг дүү ирээд нэг найзтайгаа уулзаад тэр найз нь энэ сургалтын талаар ярьсан гэд надад хэлээд тэгээд надад ингээл айгүй нэг л юм татна нэг л тийм тэрийг судалмаар сонирхмаар санагдаад тэгээд энэ сургалтынхаа пэйж рүү ороод YouTube руу н ороод нэг өдөр YouTube суугаа нэг өдөр бүтэн сонсоод тэгээд яг тэр энэ одоо эхлэж байгаа сургалтын талаарх мэдээлэлтэй юу юм сонсоод шууд бүртгүүлсэн. Тэгээд хөтөлбөртөө орж ирээд яг үндэ нэг сайн учрыг олоогүй эхэлсэн. Тэгээд орсон хойноо яг би орох хэвээр газар орсон юм байна гэдээ юу нь ойлгосон. Яг орохдоо л яг бүр ингээд юунд ороод чи мэдээг ороод ирсэн юм шүү дээ. Яг утга учрыг нь ойлгоогүй. Гэхдээ би энд яг суух хэвээр юм байна гэдэг тийм зүн гэх юм уу? Энэ л яг мөн байна гэдэг. Би яг эцсийн нэг тийм юм хайгаад л исэн. Олон сургалтуудад суусан мөртлөө ингээд яг л нэг юм олохгүй байгаа дутуул санагдаа яваад идэгсэн. Тэг яг тэр дутууг маань хэлж өгсөн гэх юм уу? Сүнсэн аваад ирсэн байж маань сургалтын те. Шийдвэр аягүй хурдан гаргасан байна те. Тий, сонсоод шууд сургалтын талаар мэдээлэлтэй тэр эвдүүлээ. Тэрийг сонсоод шууд бүртгүүлсэн. Facebook-ээр ороод. Яг нэг сүнсэн нөгөө ирч хайсан юм ингээд олон гутаа шууд шийдвэр гаргасан. Хэлзээ үүсдэг юм биш зүгээр шууд л энэ юусэн муу юм бэ гэл шийдвэрийг ингээд шууд гаргасан. Зүг.
За ингээ манай сургалтанд сураад ойлгож авсан олон зүйл байгаа. Тэгээ тэр дундаас одоо яг өөрөө чинь яг энийг ойлгосноо айгу тийм том зүйл байна гэх юм уу те. Тэр зүйл олцвол ямар зүйл вэ? Тэр зүйл ингээ бидний амьдрал маш агуу им бүхэн өөрөө бүгдийг бүтээж хийж чадах зүйл байгаад идэг. Гэтэл хүмүүс ингээд одоо жишээ нь ярих юм бол ингээд явж байгаа чулуу болгондоо ингээд одоо бүдрээд тэгээ бүдэрсэн газар ахиж очиж бүдрээд ч юм уу те нэг ууралсан юмд ахиж уурлаад ингээд юма тавтаад тэгээ тэрэндээ ингээд эргэлдээл яваад идэг. Одоо дараагийн удаа энд бүртэрсэн юм чи ингээд тойрчиж гэдэг юм уу те амьдралаа ингээд нэг бүтэн зургаар нь хараад тэгээд би чи ингээд байгаа юм байна гэдгээ өөрөө өөртөө дүгнэлт хийгээд тэндээсээ гарах. Нэг тийм одоо ухамсараасаа гэх юм уу гэд өөрийгөө хөндлөнгөөс харах, дээрээс харах, ерөнхийд нь харах амьдралынхаа зураглалыг тэгж чаддаг болсон юм шиг санагдсан. Зүг. Яг энэ тэр яг амьдрал дээрээ тэрийг хэрэгжүүлж юу чадж байна уу? Ингээд нөө алхам тутамдаа аягуулсан анзаарахтай болд юм лээ. Нөө бусд руу гэхгүй одоо нэг хүн уурыг хөрглөө гэхэд тэр хүнд уурлахгүйгээр энэ хүнийг би яасан ч ууралчих. Одоо ямар үгэн намайг уурлуулчих гэд тэр нөгөө өөрөөсөө бүх юмаа хайгаад ухаад нөгөө багшийн хэлдгээр ингээд тэр мэдрэмжийг ухамсар болгож хуургах хэмжээний одоо тийм ойлголтуудыг өөрийнхөө үйлдэлүүдээс аваад одоо болж байгаа үйл явдлуудаас дандаа өөртөө тусгаж аваад өөрийгөө хараад ах юм бол тэр нөгөө өөртөөгөө илүү сайн танилцаад тэрийг ойлгох тусам юмыг аягүй тэгж хүлийн зөвшөөрөлт нэмэгддэг гэх юм уу? Ер нь ингээд сонсоод хаад тийм сайхан маань ер нь ухамсар сортой юм шиг нэ. Юм аягүй локер ингээд боддог. Тийм. Би нэг сүнсний танилцалт. Хэлэхэд намайг ухамсар нь 70 илүү 80 илүү өндөр байна гэсэн. Тийм ер нь ярьж байгаа нь ер нь анзаарч байна л та нэг мэдрэмжтэй хүмүүс ч аягүй мэдрэмжээ хаалцад байдаг. Ухамсар сортой хүмүүс ч аягүй ойлгосноо, ухаарснаа тэрийг ухамсараа хэлснээ аягүй ярьдаг. Тэр нь одоо ингээд сонсож байгаа хүмүүст хандаж хэлвэл одоо энэ сурсан хичээлүүдээс нэг ийм зүйлийг та нар ингээд хэрэгжүүлвэл ингээд хэлэх зөвлөмж юм уу? Тийм зүйл байвал юу гэж зөвлөхөр вэ? Хүмүүсийн одоо бид нар ингээд зовж ийн гэд хүн болгонд хэцүү юм тохиолддог. Тэр болгоныг ингээд би зовж ийн энэ хэцүү вэ гэхээсээ илүү бид нарт ингээд ямарваа нэг сайн зүйлийг өгөхийн тулд юм уу тий хорвоо ертөнц ойлгуулахын тулд тэр хэцүү бэрхшээлийг өгдөг. Тэрийг бид нар за энэ ингээд надад хэцүү байгаад байна. Тэр энэ надад юуг ойлгуулах гээд байна. Энэ одоо надад юуг өгөх гээд байна. Тэг ямар ухаарлыг өгөх гээд байна гэдэг тухайн үйл явдлаасаа тэр сайн зүйлийг, эерэг зүйлийг олж харж чадах юм бол одоо харах өнцгөөнийг ясандаа өөрчилж чадах юм бол бүх зүйл ингээд аяанда гой зэгцрээ авчдаг. Хэрвээ тэр хэцүү зүйлийг хэцүү байна гэд яваад хаар яг тэр тойрогтой орчоод гарч чадахгүй дахин тэр үйл хэцүүгээд байгаа үйл явдал нь тавтагдаад идэг юм шиг санагдсан. Тэгээд тэрийг надад бурхан ч юм уу тий одоо юу гэж хорвоо ертөнц надад энийг ойлгуулах гэдээсэн биш дээ. Энэ л эсэн биш дээ гэд ойлгочонгод тэр дахиж тэр сөрөг мэдрэмж үйл явдал дахиж тохиолдохоо болчдөг гэдгийг би яг өөрийнхөө амьдрал дээр баталж чадсан болохоор ер нь бол аливаа үйл явдлаас эерэг надад ингээд ямар юмыг л өгөх гээд байна гэдэг өнцгөө олоод харчих юм бол хин хиндэ аюу амар амьдралч гэсэн гоё зэгцрээ авчдаг. Тийм айгуу чухал ухаарлаа ш тий. Нэг анзааргаа нэмэгдүүлээд тий. Ягаад дахин тохиолдод байна гэд. Тэрийг ойлгохгүй болохоор ингээд тохиолцоогоо зарим хүнд бүр одоо өвчин болоод ирнэ. Илэрсэн явж идэг тий. Гомдоол яваад идэг тий. Хүн болгонд гомдоол. Ер нь тийм хүмүүс нийтлэг хараад хахад маш их байдаг шүү дээ. Ер нь гомдлоод энэ ингээд ингээд өөрлөгөө харахгүй дандаа нэг бус руу хараа тий. Энэ хүн ийм аш гаргаад байна гэдэг. Яг өөрийнхөө дотор юу байгааг ухах тал дээр жоохон ажилтгүй юм уу тий. Тийм. Одоо хүн болгон өөр гэдгийг хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо бид нар бүгдээрээ нэг бурхны хэлтэрхий нийлээд нэг бурхныг бүтээн ч юм уу тий. Нэг юм нэгдлийг үүсгэн гэж яхад тэр одоо ингээд нэг хүн нь тэр одоо бурхны гарын хэсэг ч юм уу тий. Нөгөөтг нь хөлийнх нь хэсэг. Гэтэл тэд нар ингээд өөр үүрэгтэй өөр хэсгийн гэдгийг л хүлийн зөвшөөрөх. Одоо тэр хүн заавал танд таалагдахаар өөр тань шиг байх албагүй байхгүй юу? Тэр өөр байснараа бусдад өгж байгаа сайн талууд бас байгаа учраас тэрийг хүлээн зөвшөөрч харах. Хамгийн чухал юм шиг санагдав. Тийм тэр онцгой байдлаараа яг бүгдээр нийлж нэг том бүхэл болоод шүү дээ. Тийм. Хийнийгаа ч гэсэн нөхөхгүйгээр. Тийм. Тэрийг ойлгохгүй яг нэг хэм зүтгцсэн юм шиг зарим хүн энэ хүн ингэхгүй байна тий. Ингэх ёстой үстэй гэд хүмүүсийн нөгөө
өсөрөлдөж байгаа занг ч юм уу хараад идэг. Тэр занууд өөр дотор нугдсан байдгийг мэдэхгүй нөгөөнөөс хараад шүү дээ. Яг үнэ тийм өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн тийм. Танай гэр бүлийнхэн ер нь одоо юм чамайг юм хөө сургалтанд явж байгаа гэдээ ер нь дэмждэг үү эсвэл мэддэг үү юу зарим нэг суралцагч маань бас хэлдэггүй юм байлээ. Би хэлдэг нөгөө анханасаа хамтдаа ер нь мананд хурч гисэн ер нь сонирхдаг. Тэгээд яг өөрийгөө ингээд ойлгоё гэд намайг ер нь аяга хүлээн зөвшөөрч яг одоо миний хийж байгаа зүйлийг хэлхээсээ илүү нөгөө нэг яг өөрөө тийм дуртай байгаа бол надад итгэдэг гэх юм уу өөрийгөө мэдж байгаа даа гэд. Гэтэ нэг тийм юм анхаараарай гэж нэг ганц нэг юм хэлчээ. Тэгээ ерөнхийдөө бол ерөөсөө эсэргүүцдэггүй дэмждэг. Тэгээ манай аав ээж ч гэсэндээ ер нь аягүй сүнслэг юм судалдаг бүгдээрээ. Тийм болохоор надад тэр тал дээр бол гайгүй асуудал. Зүг. Одоо хүмүүс ч аяух завгүй байна гэдэг иймэрхүү сургалтын ч юм уу явахгүй байдаг шүү дээ. Тэр өөрөө бол 4 хүүхэдтэй те ээж хүн. Тэгээ бас энэ сургалтанд хажуугаар нэг амжуулаад яваад байна гэхэд ер нь хэр хэцүү байдаг вэ? Хүн нөгөө нэг дуртай юмдаа өөрөө ямар ч ийсэн зав гаргаад идэг юм шиг санагдсан. Яг завгүй гэдэг завгүй л дээ. Гэтэ би нөгөө хичээлүүдээ болвол тэгэл яаж игэлс болгоо сонсчаал идэв. Нөгөө нэг зохицуулаад. Танаа бүр баг чинь ихэр тэгээ бүр жоохон тий? Хоёлаа нэг настай. Нэг настай. Тэгэхээр чи бас л ачаал бол их л байгаа штэ. Дээд нь бас 3-тай тэгээ тэр ингээд жоохон ойрхон. Тэр их одоо их хүний тэр ажлын анчуураас өөрийгөө ингэ хөгжүүлээд яг нөгөө үс сүнс ингэ чиглүүлээд энэ яаж нөгөө дуртай юмд яг зав гаргадаг хичээр цаанаас нь зохицуулж өгөөд тийм цаанаас нь одоо нэг хар хүн гараад ирдэг ч юм уу те тийм ер нь нэг цаанаас нь яг тиймэрхүү юмуд ингэ тохиолдод хүмүүс тийм гид нэг амралтаа аваад ингэсэн чи яг нэг сургалтанд яваад орлооч гэх юм те тэгээ цаанаас нь ингээд нэг юу ингэ дагуулад төрөд ирдэг юм бэл хүмүүсийг сонсч байгаа их сонин жижиг сонсч ирсэн л та тийм ер нь тийм анх ингээд нэг хүүхэдтэй байхад амар завгүй гээл хэвээр нэр бүх тэнтж их л завгүй хүн байдагсан. Одоо тэгээ 4 хүүхэдтэй алц ирнэ баг би ингээд аягүй их завтай ч юм уу те. Цаанаас ингээд зохицуулаад сурчдаг ч юм уу. Эсвэл сүмсэн ингээд заагаад яваад идэг ч юм уу те аягүй гой болоод идэг. Тэр чинь нэг цаг хугацаа орон зай ингээд баригдаад байгаа. Тэр чинь бол одоо дэд хомсч чинь тийм байхгүй. Тэгэхээр биднийг одоо нэг юунууд ингээд зохицуулаад дээрэс нь ингээд те. Энэ маань одоо ингээд сүсэн сэрцэн энэ зөв юм руугаа явах гэж байна да гэдэг ингээд зохицуул тэгээд байна гэж харж байна л та. За тэгээд мэдрэмж тал дээрээ бол ер нь өсөж өгцөн тийм бодогдсон юм юу байгуул мэдрэмж гэхээр надад нөгөө би ингэж бодсон биднэрт байдаг юм сөрөг мэдрэмжүүд одоо уур гомдол гэх зэрэг энэ мэдрэмжүүдийг бид нар чөлөөлөд ирэхээр цаанаас нь нөгөө зүүн совингийн гэх юм уу те зүүн бэлгийн тэр хилээд байгаа дохио мэдээллийг илүү сонсох нь ойрхон болдог юм уу. Тэгэхгүй нөгөө ингээл яг тэр уур гомдолтой үзий хадалтандаа ингээ автчихаар тэр бодол юм уу те тэр мэдрэмжээс өгöd байгаа зүйлөө эсвэл зүүн бэлэг нь хилээд ийн үү гэдгийг бүр яллахад айгүй хэцүү болоод тэрэндээ бүр ингээ төөрөлтөд явчихдаг. Тэгээ би энэ бүгдийг ингээ чөлөөлөд ирсэн чинь надад яг ингээ цаанаас хилээд байгаа юмаа би ерөнхийдөө ингээд чөлөөтэй ингээд хүлээн зөвшөөрдөг болсон гэх юм уу. Энэ ихтгэлтэй болсон ч юм уу те. Энэ гэж энэ даа гэд тэрийг мэдрэхэд илүү ойрхон болсон. Тий. Манай сургууль дээр энэ чинь нөгөө гацаа гэж тайлбарладаг шүү дээ те. Тэр нөгөө бидний гацаагаад байгаа юмнууд чинь нөгөө гомдол тэдэртэй хүлэгтчихэд тэр дээрээс ирж байгаа дээд хүсэл дээд ухамсараас ирж байгаа долгионыг барьж авч чадахгүй нөгөө нэг яг энэ нөгөө аргын амьдралд ирэх тэр уур гомдолтой шархууд дээрээ тэд нэг барьчаад байна шүү дээ тий. Тэгэхээр тэр нөгөө цэвэр эрчим, цэвэр энергиэр ирж байгаа тэр ухамсарын мэдээллийг хүн барьж авч чадахгүй юм байна л да. Тэрэн дээр бол бас энэ хугацаанд сайн ажиллаж чадсан уу тий? Тийм чадсан. Энэ одоо ажиллаар л байгаа. Яг бас бүрэн болоогүй л. Тийм. Энд тэгээд яг тийм хурдан хугацаанд болох зүйл биш байгаа зү тий. Тийм. Маш удаан хугацаанд. Яг өөрийгөө анзаараад л ахгүй бол тэр бүгд ингээд гарч ирээд идэг. Тэгээд аяндаа нөгөө тэрийг барьж